何？ Вот. Баа. За, сайн өмнөх. Ажилдаа явах гэж байна. Та явахаас өмнө сайхан хоол иднэ. Гой камер таалсан шүү дээ. Гатаа сэр хүмэлчихжээ. За хэдүүлээ юмаа гаргаад гатаана тавьчих. Тэгээ маш ирэхээр шууд ачнаа гэсэн үг. Тавчгаа ихийхээ мартчихжээ. Сайгийн хараад тавчгаа гэлээ. За, ер нь бол иймэрхүү юмнууд авч явдаг манайхаа. Одоо чи харагдчихвэл энэ ус маань яг өдөрт нэг ширхгээр гэж тооцолдог. Тэгэхээр энэ ингээд яг 12 ширхэг 12 хоногт яг болдгоо гэсэн үг. Гэтэ өвөл бол яг арай бага ус уудаг л та. Халуунд бол яг өдөрт 1-2 литр ус яалтчгүй би бол хэрэглээд идэх юм аа. Өнөөдрийн хувьд гэх юм бол машин маань жоохон оройтож байна. Яагаад оройтсон бэ гэхээр одоо машин авч явсан хүмүүс маань жоохон оройтоод гэрээсээ гарсан юм шиг байна. Унтсан байна гэдэг нэг тийм хүн ирж байна. Манай хамт явах ах маань. Уул нь бол 4 мөрөв өнгөрөөд гэрээс гардаг хгүй. Тэгээ ажил руу 7 өнгөрөөгөө 8-г очих хэвээр. Тэгсэн энэ удаагийн болохоор 9 цаг төхүүлээд барах очих нэ. Ер нь нэлээд орой очиж байгаа гэсэн үг. Манайх ямар ч гэсэн юм 2 өөр аргаар гэртээ хардаг. За эхнийх нь болохоор яг юм жижиг тэргээр би нэг аваад буцаага хүргэж өг гэртээ хардаг гэсэн үг. За нөгөөх нь болохоор том машинтайгаа гэртээ харж буцаж явдаг гэсэн үг байхгүй. Би тэгээ сая нэг хэд хоног амралт авсан учраас том машинаа үлдээгээд жижиг машинаар харьсан байгаа. Одоо тэгээд буцаад ажилдаа жижиг машинаараа явж байна гэсэн үг шүү. За юм анаха. За машинаа хүлээгээд хэсэг хугацааны дараа иргэд болцсон. За 12 минут болцсон. Аав ажилдаа явлаа шүү. Аав ажилдаа явлаа. Баяртай. Жижигний гараад агараа. Жижигний. Баяртай. 8 сард олзъя заа юу. За ажилдаа явлаа та ингээд аа. Тийм ээ манайхаа. Let's go. Яа. За манай ах иржээ. За юм ач цай. Бодно. За. Яа. За сагаа амарсан байгаа. Оо хөлдөөгчтэй болсон байгаа.何？ Камертай юм. Камер авсан хагаад байна. Ийм гоё камер авсан. Нөгөө нэг торгуулсан шүү дээ тий. Торгуулсан мөнгөөр ийм камер авах гэжсэн байхгүй юу? Тэгээд 6 сард торгуулаад тэр чинь 5 сарын цалин байсан юм чинь. Тэгээд чадаагүй байхгүй. Засвартай зам. Энэ засвартай зам л чанга да. Эхлээ те. Янзын өргөн замтай болох нэ. Зам яаж янзалж яах гэж хүмүүс асууад байна. Зам бараг зүгээрсэн замыг хуулж айл янзын баярлал. Харин тэгээд их тий. Зүгээрсэн замыг хуулж айл. Одоо энэ зам ч бас зүгээр л байсан зам шүү дээ тий. Хуулж айл өргөн болгол хажууд нь төмөр хаалт малт хийгээл. Яваад.
何 Утсаараа бичихгүй ингээд бичих амар юм шиг тий. Харин тийм ээ. Энэ бүр амар амар юм байна. Одоо ингээд хоёр тудагаа л энийгээрээ бичлээ гэж үзэж байна. Чи хор бүсмэсээ харчих юм шүү дээ. Бараг харж байгаа юм шүү. Тэр эмээгүй болоод тий. Энийгээс илүү шаадчих юм шиг баг. Энийгээс илүү нэг гартаа энийгээ барьцсан. Нөгөөдгөө очиод хойно наацсан тий. Тэгэл ингэж байгаа л ухраа. Бас болох юм байна аашгүй. Хор бүсээ тусдаа камера өгөөд юм л шүү дээ. Харин тийм л. Миний нэг тэр Garmin гэдэг map дээр камер холбох гэж гарч ирээд л шүү дээ. Тэгэхээр тийм камер авангуудлаа Garmin-тай холбочвол ухрах бас асгал юм шиг. Би нэг дээр Бэлгээс очиад наашгаа иржсэн байхгүй юу? Ажлын руу. Франкфурт дээр орсон чинь тэр үед одоо яасан мэдэхгүй. Map маань намайг салуулсан байхгүй юу? Яг Франкфуртын баазаас явж байгаа. Баруун тишээ салуулаа шаасан чинь нөгөөдхөө би тэгээд нэг жахтар бодов яг дагаа салаа явцсан чинь байдгүй шүү дээ. Дөрөвтэй юун дээр таарад яг нөгөө нэг Франкфуртын дээр Хүүрэндөө. тийм Франкфуртын дээр нөгөө нэг онгоцны буудлал нь үүдэн шүү дээ тий. Терминал байгаа шүү дээ тий. Яг төрлөө шахаад орсон. Хүүш. Тэгэл яг тэр барилгуудын доогоор авах гэсэн чи дөрөвтэйгээ заасан байхгүй. Тэгэл тийшээг нь яг орхон хадалд нэг л эвгүй болоод таглаа. Бод аваараа татвал зогсоол дээшээ гараад харсан чинь дээр ийм хэн заяа гэж дээ та. Тэгэл нөгөөдхөө юунуудаа суулгаал машинуудаа доош нь суулгаал. Жагаад харсан чи яар товоо гайгүй төө зайтай болоод ирж шүү. Чи нэг 2 цагтаа хүрээд ирчихсэн. Нөгөө 2 цагтаа хурж ирсэн. Биш тэгээ 50 сая юм буулгаад хойно баахан машин зогсцсон. Өөс тэр чинь ухах ямар ч арга байхгүй. Тэгэл нөгөө 2 цагтаа чи за би харжээ гэл нэг нь ийм том бетон дээр гарч зогсоод миний дээдлийг харж игэл нөгөөх нь машинуудаа зогцуулаад урд байсан машинуудыг хоошоо ухрааж мөхрөө. Тэгж байгаа л зөөлхөө явсан ч маа нэг цагтаа. За яв гэдэг. Тэр нөгөө Германы бүр яг онгоцны буудлын доод Франкфуртын аларсан шүү дээ. Тэгээд тэргүүр цаашаа чигээр рүү ороод 2 юм салаа зам байсан байхгүй. Тэгээд ингээ харсан чи чигээрээ явчихвол чивж болоод болдгоо. Тэгэхээр чигээрээ шаасан чи дахиад навах хэсэг рүү шатаад ирсэн. Тийшээ бол угаасаа бүр явуулдаг байсан байхгүй. Аваараа татаа тоошоо ухах гэсэн чи хойноос баахан машин ирээд малтцсан юм уу. Яг тэр онгоцны буудлын зогсоолоос нэг гарч ирдгийнх нь аман дээр нь би ингээ зогссон. Хамгаалагч нь гарч ирээд над руу уурлаад би тэгээд намайг чигээрээ явмаа гэж шаардсан. Тэгэхээр чигээрээ явах мал машин зоорн орно гэж нөгөө нэг дохоо могоо зам гараад хэлээл англи мэнглэр жоохон юм яриад хэлж байгаа юм. Тэгсэн чинь нөгөөдөг ч овоо ойлгосон болоод цаашаа явсан ботлаа. Хойдлын машинуудыг зогсоох гээд тэгсэн чинь хойноос дахиад 2 давхар автобус ороод ирдэг. Яг над миний хажууд байсан. Тэгээ нөгөөдөг ч ухрах гэсэн чинь бит хоёр ингээд нийлчихээр амар том зай эзэлж байгаа юм. Тэгээ хойноогоо машинуудыг бүгднийг нь хоошоо ухрааж байгаа. Нөгөө том автобус чинь хажуу талаар гаргаж урд руу оруулж явуулаад тэгж яагаад би хоошоо ингээ яг ингээд 2 цалаа замын чигээр нь ороо жоохон орон ботлаа яг чиргүүлүүлдээд тэгээ толгоо ингээ болцсон юм. Тэнгуут нь толгоогоо жоохон ухраагаад тэгээ зүүн дарангуутлаа чигээрээ явчихад яг даалнис руу гарах гэдэг байхгүй юу. Тэгээд хэд мөрстэй хөрс баастайгаа утгалж ийс нэг юм манаар хийж нэг гараа. Тэгээд цаашаа даалгавар руу ирсэн шүү дээ. Чамсаа. Тэр Салцбургийн студийн ажилтлын нэг 4-тэй бүр өгдөг шүү дээ. Салцбург руу чи ерөөсө дандаа 4-тэй төлөвлөлөө. Салцбургийн Эртлүүдийн ажил. Тэгээ доолоос яг 4-тэй бүр тулаад ирсэн. Тэгээ хажууд тэр яах вэ? Зогсоод ингээд хажууд шаасан чинь замын яг цааталт нэг игч зогсож байна. Уучлаарай над туслаач help me нэг лук энэ дээр ямар зай байна хэр их зай байна тохоо байна уу төв байна уу мэн үү гэл дахиад асуусан чинь ийм зай байна гэсэн. Та бүр орсон юм. Яг нөхөд яг тулаад зогссон. Машина оруулахаас өмнө дээдлээ машина оруулахаас өмнө. Тий, дээдлээ машина оруулахаас өмнө. Тэгээд би ууж харъя гэж бодчихсон. Тэгээд ийм зай байна гэж. Тэгэхээр бууга харсан нэр ийм зай байна.
Тэгээ хамаг хиймийгээ буулгаад харин хийгээ буулгаад нэг дээрээ өвдөцсөн байсан зайнууд болсон харж байгаа. шахчихлаа хөөх болчтой тий. Тэгэл гарангуутлаа газ буцаагаал дэж төглөө. Тэр нэрээ одоо уртлын нэг толгой хэсэг байгаа. Хийгээр яаж буулгах вэ толгойгоо доошоо. Бүх хийгээ багсгаа тэгээд их удаа явах хэрэгтэй. Тэгээ жоохон хурдан явчихад буцаа босчтой юм. Угаасаа ч тэгээ гүүрэн дуугар гарч байхад хурдан явдггүй байлээ тий. Гүүр цаанаас хамаг юм чангараад тий. Жоохон явж байгаа нөө хий болгох гар өдөртлөг контрол ш. Тий. Тэгээ тэрийг дараал зүүн дор үү. Тийм утас юутай ш. Тэрүүгээрээ толгоогоо болгодог. Тэг бүгдийг болгодог ш. Ингээд дэш тоош сонтой гэдэг. Тэгээ таар гэж юм. Тэгээ буцаад тааруулах та. Буцаад тааруулах та тэр нөө тэнглэний зурагтай юм дээр дарчсан гол буцаага явтаа орчтой. Одоо дэлгэцэн дээр чинь нэг тэнглэний юу машины нэг тэнглэний зургууд шар гэр ласаад байгаа ш. Тий. Тэгээ тэн дээр дарчсан гол жоохон байж байгаа. Тэр хэлж арилсан гол яг хий нормал болчихлоо. Би тэр өдөрлөгийг ерөөс огт оруулж байгаа. Уртлын тэр хэсгээд хийгээр ногт уулгаж үзээгүй. Тэр чинь янз бүрийн хэрэгтэй ш. Одоо чи энэ боржуур ингээд тий. Дараад ирэхээр боржуур өндөр боржоорнд ингээ юм чи тулах гэдэг шүү дээ. Тий. Тэнгүүд урд толгоогоо өргөж сигнитл өргөж шүү дээ. Аргийн боржоордыг өргөж. Нэр айгуусаа өргөж. За. Уртлаа би харин ерөөсөө огт өргөж буулгаж чадахгүйсэн байна. Юугаа хойдлоо яг зүгээр буулгаж шүү дээ тий. Шууд конопын дээр боржоорнд бол тулах асуудалгүй л тэрүүгээр өргөөд явчих. Бид нар ч бас хөөрхөн тусалдгийн шүү тий. Яг гацсан үед тий. Гацсан үед хурж ирээ. Дээр бас нэг дуутай залуу хурж ирээл. Би яг үстэй юу буруу юм уу шаацсан. Гэхдээ ачааг өсөл та анзаар. Google Map харж далтаж явж байгаад яг буруу юм руу орсон байдаг юм да. Тэгээд за яг мэдээл за ийшээ орох юм уу угаасаа нохоод байна. Тэгээ хажуу талын юм нарийн туслах байхаа тийшээ бүтэн машин оруулах бодлоо. Аваараа татал. За одоо ухрандаа гэж бийдсэн чинь нэг дугуйтай залуу юм байна. Би ингээ хараад чи очиолсон. Би урсгалаа машиныг зогсоогоо. Тэгэн гутал газ бараад татал ухраал. Гаран гутлаа чагнаалаад бараалаа. Авар мараад татал. Thank you гэж цоггоор ойрлж байгаа юм чи дөөр яа. Тэгэл бас чэхүүц тусах. Би энэ 19 төрөйг нөө 4 10-тай гүүрээс наша Улаанбаатараас салаад өөрөө явдаг байдаг шүү дээ. Одоо наша манай Эхлав явдаг. Тий 4-10-тай бүр нөгөө гармын доогор гэж мөсгөрч гар. Тий. Тэндэр чи яг тулаад би чи анх удааг байсан юм чи. Гүр мөртөд тулж үзээ. Яа. Анхны бүр сандраад нэг урсгалтай сандраад зогсоод замаа зөгцүүлэх яасан. Эдлэн яв гэж. Эдлэн явдаас нөгөө талаа яв гэж өөрөө яаж чад. Тэгээ хөө амтраа салаад цаа авдаг. Агаар авцаа. Та өндрөө эхлээд үс тэгээ дараа нь хиймийгээ тэгж болох надад тэгж зааж өгсөн. Тэгээ өндрөө болгочихсон. Нэг залуу машинтай эсвэрслээ. Би чамд туслах уу? Тэгээс туслаа. Тэгээ нөгөө тэр гүрний томсон гүрний хажид юм налуу шороо юм цас мас орсон шуураад айгу муухай төрсөн. Гэрлүү гарч ирсэн үтэй ачаад байгаа. Тий. Тэгсэн чинь тэр залуу тэр налуу руу чи авираад за дөрөв өөлөж гулгаж унж манаа. Эдгээр нээр сэтгэлээсээ байлаа яг өөр. Дээр нас яв ийм их зай байна яв. Тэгээд нэг юм гарч байгаа. Ер нь гүр. Тий, гүр өстэй. Ядчахт нь өндрөө нөгөө нэг хэмжээгүй өдөр. Яг хэмжсэн байвал гүрний юугаа хараад бас арай би тавираад явчихдаг. Мэддэг зам дээр бол ягаа. Тэд гүр байхгүй. Мэдхгүй зам дээр явхаар бол заавал өндрөө үзэх хэрэгтэй. Харж хэлсэн. За тэдний өндөртэй явж байгаа шүү бодоо явж байгаа. Тэгэл гүрнийхаа юугаа бүр алдахгүй харж байгаа юм. Дараа нь бол гүрнийхаа нөгөө нэг өндрийн хэмжээг алдахгүй хараал. Замаа товчлаад нарийн замаа мөр орчих гэж одоо зүйдэ болсон. Тий одоо болсон хараа тэр мэрийг юу тэгэж явж моохо болсон нэр. Тэр чи өста хэрэггүй мэл цаг маг хэмнэ тий өста хотлаа. Тий дүүдмөд километр нь 20 30-аар баг маг гэдэг чи өста бүдэггүй
зүгээр сайхан даалны зараал тий. Эсвэл нэг эргэлтэн дээр гацсан эсвэл тэгэл нэг гүүр мөрдүүлээд байна. Тий. Эсвэл нөгөө нэг торгуулна. Би ч л яа тэр 7 хоног коронавирус торгуулчаал тэгэл гачин болсон шүү. Яг нөгөө нэг камера аваад гээл бодсон байсан. Хэсэг тэлтэрсэн шүү дээ. Тэр чинь амын гол нь шууд билүү гэж байгаа юм чинь. Яг одоо Байхгүй бол яах. Байхгүй бол компани руу залгах юм. Компани руугаа залгаад компаниасаа мөнгө авч төлөн гутлаа. Тэгээд цалин дээрээс суудах юм. Тийм. Дараа компани цалин дээрээс. Тийм билээ. Тэгээ ямар ч яалгаагүй болчихж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед чинь нөгөө өглөөний 7 цаг болж исэн. Уцаа авах ямар ч юм байхгүй. Баяр ах руу би нэг залгаж үтсэн юм аа. Гэсэн чинь ганц л удаа залгасан л да. Угаасаа 7 болж байгаа юм чинь. Тэгэл авахгүй болохоор за угаасаа хотлаа юм. Тэгээд би хүлээх юм бол тэнцээ баг 2-3 цаг болох юм чинь. Тий, ажлын цаг юм хүлээн. За ажлын цаг хүлээхлээр тэд нар ч хоорондоо бас ярина. Тэгээд дахиад даасна. Компаниас мөнгө орж байгааг хүлээн. Тэгэхээр инхээр зоолтой тэр чинь 10 цаг болж байгаа байхгүй. Тийм ордоо яах. Тий, хамгийн багтаа. Тэгэл за одоо угаасаа нэг байгаа юм чинь. Энийг төлөөл юм. Тэгэл пад төллөө, паданаа бичиж өглөө. За баяртай сайн гэж яжчихсан шүү. Тэр чинь би нөгөө нэг анх бас тэр мөнгө нэмдэг тэр мэдхгүй. Шууд 100,000 гэд гаргад ирдээ. Юун дээрээ. Бид чинь Google Map-аар ингээ орчуулаад гаргад ирчих واخхой. За ингээ оройтой зам гэсэн бай. Тэгээ энэ зам ингээ 20 тооноос дээш явах оройтой. Яг ачаагүй камен бол явж болох байсан юм билээ. Ачаатай болохоор тэр чинь 30 хэдэн тонн 40 тонн болчих واخхой. Тэгэл одоо ингээ 100,000 юмар торгоноо гээл тэгэн гутал тэрийг хараа шок гэсэн. За 100,000 нь одоо хэдэн мянган евро юм болоо молоо гэ нөгөө тэр чинь бүр гайхаад гисэн ч арай 7,000 хэдэн зуун корон болтой чихэр тэгэл за бас ядаж арай гайгүй байна гэл тэгэл бодсон чи Монгол мөнгө рүүгээ шилжүүлсэн чи бүр сая гараа авчлаа сая 300,000 төгрөг тэгэл камерал жоо тэлтэрч авал тэгэл очиад карт оншуулсан тэгэл арилсан шүү дээ тэг чи би нөгөө нэг зам довчлон солирч явж байгаа юм шүү дээ нөгөө нэг Будапешт чинь амар төвчтэй болсон шүү дээ одоо зам суртай 2 цаг мөр замтай төвчрээд байгаа шүү дээ тэрнээс нь жоохон зүхтааж тойрж явж байгаа далтганаа тавьж тийш болж байгаа байхгүй тэр параг дотор нэг юм систем дагаж явж байгаа оройтой зам руу тэр ороо авчихсан байхгүй томшоо оройтой зам руу тэр мапчсан заагаадсэн юм чи тийшээ заагаад байсан тэгэхээр дагаа шагаа орчдөг гэсэн чи яг жоохон явал цаана цагдаа зогсож байгаа зогсоо бас цагдаа зогсоо тийм оройтой зам ойлгоцсон уучлаарай чект юм чи чект оройтой зам 150 евроор торгож байгаа бас чис гайгууд орсон тий тэгэхээр би бас энэ машин ингээ авсан би сайн мэдээгүй би хараагүй амжаагүй бас нэг жоолжол мэддэг чиг хэлмэлээ хойлоо хол чотгож яриад тэгээд бас нэг 100 евро болгочих санаатай 100 евро би ч яг Австриас Чех руу орж ичсэн 100 евро гэж хэлэх гэж байгаад Стокгольм нээ гэдэг амар уурлаа ууцагтаач 100 короноор дөрвөлэг Стокгольм мужуу гэж яасан гэж тэр арай бас тамарсан юм болохоо царай ховш нээ гэдэг амар уурсан биш гэдэг за одоо энэ хальж ярих цаас төвхтэй байлээ. Одоо хэлмэл дээрээс нь бас гар мараа орж болохоор ч тэгээд. Харин өөрөө сүулдэ өөрөө ч ойлгохгүй байлаа. Илгийн болноо тий. Чилигээ гаргаж юм манайха. Одоо бүр аль хэзээ 8 цаг болсон. Би тэд 8 гээд ажил руу очих хэрэгтэй байдаг. Даанч одоо оройцноос болоод 9 өнгөрөөл бараг 10 төхөөлөд очих нэ. Дундаа нэг 0 орж аваад тэгээд цааш хөдлөн дөө манайхаа. За тэр оронд нь хараа ажлын машина нэг танилцуулчихсан юм уу? Toyota-гийн ийм
механик тэргүүд байдаг. Ер нь бол загварын хувьд тэр алпарт чиг л гэсэн. Гэтэ алпартыг бодвол арай жижиг хэмжээтэй байдаг. Ийм гүйдэг хаалгатай ерөөд ийм олон хүний суудалтай дээрэс нь юм ачхад бас боломжтой байдаг. Ажлын машинууд ийм байдаг шүү манайхаа. Багажны зайн болохоор ийм байдаг. За тийм мини л юм уу. Манай ахын хөлдөөгч авсан байна. Гэхдээ хөлдөөгч нь хүнийх гэдэг гисэн. Миний хөргөчний залгуур маань мунчиж залгаад орчих. Аюул мартчих магадгүй. Тийм ээ. За тэгээд одоо хэсэг яваад Австри хил рүү орно. Нийлжлээ сайхан. Гэрээс ажил хүртэл ер нь бол 300 км байдаг. За явцгаая да. Тэгээс хүн байгаа юм тий. За хил гарч байна да манайхаа. Австри руу орж байна. За ажил дээр ирсэн манайхаа. Манайх офсор орд ажиллаа аваадахыг гэж байна. Байхгүй нү? Байхгүй нү. За тэгвэл ийшээгээ өөртлөө офсор орё доо. За ажиллаа авсан манайхаа. Бид хоёр ажиллаа авсан. Одоо машин руугаа явж байна да. Таны хааш байна ихний төгөлдөж байгаа. 46 тэл. Австри дотор байна шүү дээ. Тийм ээ. Минийх болохоор Унгар л байх юм байна. Намайг энэ Унгараас салахгүй нэ. Дахиад Унгар л нөгөө нэг Унгар руу дуртай болтолч явуулах юм да. харин яг тэгэх гээд юм л дээ. Дөрөв төгөөлт гэж байна шүү дээ Унгарт. Яа. За яг хоо тэгээд явна да. Ажиллаа шүү. Наач шүү. Нaan хурч шүү. Аварт орсон юм нөхөрч. Наад жолооч. Чи нөгөө машин навдгүй. Тий. Одоо гайгүй маа. Мэдгүй. Явж л шүү. Зүгээр явчихсан юм хурч. Даатгал маталаараа шийдэлсэн юм лээ тий. Чек нөхөрөөсөн шүү дээ. За. Ирлээ да манайха машин дээрээ. Энэ машинтай л зэж тарах юм байна. Бас л шинэ биш. Өө нараа. Цэвэрлээгүй шүү дээ. Амар болцсон машин байна. Ингэдэм аа эдэрс та. Заваарсан юм байдаг хөөе. За одоо тэгээ яах вэ? Тавилаа юм да те. Юмаа сайхан бэлдээд жин там болгоно да одоо. Энэ хурдны төхөөрөмж хайрцаг одоо яатсан чи бас салгаж малгай хийцэн. Тийм ээ. Балаагийн л болсон байна да манайх. За одоо юмнуудаа тэгэл эхнээс нь эхлээл. Бэлдэж өгөн доо. За түрүүлээ шууд хөргөчөө залгахгүй нэг махнууд маань гиснэ. За ажиллаж байна манайхаа. Одоо энэ доотлын юмнууд бас хийнэ. Энэ хөлдөгчөө бэхэлдэг ахгүй юу? Бэхлэхгүй болохоор угшаа унаа. Тэр мэрийг бас гаргаж ирээ. Энэ дотор би усаа хийдэг ахгүй юу? Гэсэн чи энэ хараа битүү юм хүний хогтой юм шүү дээ. Одоо усаа хаана юм? Нөгөө талдаа заа байна уу үзье да. Угаасаа хүний машин байна энэ хараа. Мэр байж шүү дээ. Мак гэсэн. Тэ. Саад машин авъя гэсэн чинь. Эндлийн зайн сул байна манайхаа. Ийчгээ уснуудаа ямар ч хийцгээе. Яа. Норцсон. Камера ингэхдээ зүүчлээ манайхаа. Одоо хэвлээ юу яана. Машин авчнаа.
Цаашны юмнууд гарахгүй бол энэ хийлдэхгүй байна. Хавч маа байгаа. Бүх юм байгаа дөө. Гол нь орд ир шүү дээ манайхаа. Орд ирээ хөргөчтөөгөө авцсан байхад бол тэгэл асуудалгүй шүү дээ. Бас тийм ээ. За энийг сууд дээр байна. Хавчга түр шиг хийч та. Тэр шиг нөгөө руу хавч хийнэ. Энэ баталгаа авах гэж байгаа л да. Тэгвэл хөргөчөө ихэж чадахгүй. Өө ёо хүн айлгаач. Ямар амар өгсөн мэтлүү сая. За. Сандалтайгаа ингээс хахаа эхэлчихэ шүү дээ. За энэ ч одоо яаж хийж өглөө марцсан ба шүү дээ. Ингэж явах. Ингээс хахаа. Наач юм. Оо энийг ядаргаад тавьчихсан. Яа ч удаа энэ одоо. Окей. Хараад өгчих гинэ. За. Эй! Хамья, шпатны. Оо за одоо асуудалгүй мэн үү? Хангалттай харагдахаар л байна даа. Ямар сонин хөр. Ийм том зай штэ тий. Яа, тэр өстөд ойрхон зайтай зүвж шүү. За, энэнийхэн зураг мургийг авъя да. Амар болчихсон байна. За яалаа. За энэ дээр тавьчээ. Амар болчихжээ. Одоо ингэж зураг мургийг аваад цэвэрлээгүй байна гэдэг багхгүй машина хүлээж өгч. Тэгвэл хэд хэдийг бас ингэдэг. Машина цэвэрлээгүй байна. Тэрийг ингэсэн байна гэдэг бөө юм болдог багхгүй. За ер нь бол бэлтгэл ажил болсон. Аваа. Бизнес аваа гэж байна шүү дээ. За гэлцэхгүй бол өстой. Хойл ш. Цагны асуудлаас болоод амар оройтлоо шүү. За болсон манайхаа. Одоо явцгаанаа хэдүүлээ. Тэгээ зандаа зогсож байгаад энэ хөрх юмудаа. Янзлаа өнөөдрийн цагаа дуусгаж чад. Арай л халамт тойсон юм шүү дээ. Йоо, нэлээ юм болж. Энэ удаагийн явалтан дээр юу яалаа маань. Амраад ороод ирсэн. Тэгсэн машины маань сольжчээ дахиад өөр машин дээр тавьчих. За тэгээ нөгөө машин амар заваа. Юм хүртэл янзлаагүй тэр мэрийг сая би баахан янзлж. Тэгээд бүр амар гудлаа. Юу нэлийн тилттэй л эхэллээ манайхаа. Гэтэ яах вэ одоо тэгээд ажлын байгаа процесс нь л одоо ийм болохоос хойш тийм ээ. Балаа юм. За одоо хэдүүлээ яшигээ Унгар явнаа. Энд очиж машинаа өнөөдөр буулгаад тэгээл ер нь ажил дуусна. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр бол буухгүй. Өнөөдөр 3 ширхэг машин буугаад тэгээ үлдсэн маргааштай юм буугаад дуусгах юм. Хамгийн ихний буулгалт маань Унгарын Геор гэдэг газар байгаа.
бас гайгүй 200 хэдэн км. Хон дуу гэх юм уу да тий. Намайг орооч. Газ тахуугаа өгöd орчих тийм ээ. Бид ямар ч нийтүүлэн 300 км явах юм байна. Орой нэг 6 мургагийн хавцаа очиж машина буулгаад тэгээд шууд амандаа байна. Тэгээ сая бүр хэсэг бүр тийрлээ. Юу нөгөө бичлэг хийж өгч чадах. Оо машин сольсон. Тэгээ нөгөө сольсон машин аим шиг машин. Тэгээ жоохон тийлтрээд тэгээд тэрэндээ. Одоо ч таваа гайг болцсон. Өнөөдөр янзлаа жиглээд болгоцсон болох. Одоо ямар ч асуудалтай цаашаа машинтайгаа тэгээд танаа яваад ичтэй. Унгарын хил рүү орж байна. Да манайхаа. Явсаар байгаа л. Яа, шээс үрж байна манайхаа. Замдаа. Одоо хамгийн ихний зогсоол дээр зогсож байгаад шээ яа. Аймаа шээс үрж байна. Тэгэж бол 56 км л дотоо байна л да. За тэгтээ яг байна. За, ирчлээ манайхаа. За одоо бууж машина буулгана хэдүүлээ. Явцгаая. Ичгээр тавсан. 3 машин буулгана энэ ч. 1 2 3. За. Одоо явна шүү дээ. Шоо. Хойно ирэхлээр нэг жоохон чимээгүй болж байгааз. Урдаа мотор ажилладаг болсон. Амар дуутай. Бас айгүй төвхтэй тэр нь. За миний хамгийн дургүй хэсэг энд төмрийг гаргах хойтлын. Уа. Зарим тохиол дийлж мийлэхгүй тийм асуудал бас гардаг юм лээ. Тэгэхээр тэрнээс нь сэргийлээд яг хоёулын хоёулын жигэд өргөнөө. За. Урдын хэсгээ бас өргөдөн штэ энэ ч нэрэ. За одоо доотлоо. За. Одоо ингээд машин чинь буухад бол ямар ч асуудалгүй. Нөө сайхан амтан шүү дээ тий. Захиргаан машин чинь сууган шууд асноо эдгэр чи сүртэй. За буулган да. Та ер нь ямар шүү харагдаж байгаа. Харагдаж ер нь хэр байгаа бол тийм ээ. Би одоо өөрөө камераа харахгүй болохоор мэдэхгүй шүү дээ тийм ээ манайхаа.
Ямар ч гэсэн дайжгүй байгаа ах л гэж найдаж байна шүү дээ. Үрүүл ингээ яаж ингэж гоё хийдэг вэ те. Одоо энэ хардаа хоёр гараараа ингээ барин гутвар яг гоё таарч байгаа. Та хэд ингээ өөрсдөө барьж үзвэл амар гоё өвтөх юм би. Энд чи AX3 гэдэг загвар. Бүрэн цахилгаан. Ийшээгээ тавьчих дөө. Хаалга малгоноос маягийн онгоноо. Довшлуур нь чинь нэвтэг. Гэл гоч штт. Сайхан ядуу за. Тэр. За одоо 2 миши үлдлээ. Одоо энд байгаа төмрийгөө дээшлүүлэн гуудлаа. Энийгээ доошо буулгана. Тэгжээж болгоно гэсэн үг. Одоо нөгөө нэг намхан болгохын тулд энийгээ доошо суулгасан байхгүй. Тэгэхгүй болохоор өндөр машин учраас ангаар нь очих юм бол тэгэл намхан газар тулаад зү балраа шүү дээ. Яа, ингэ сайхан. За. Солиотой цагаан. Салаантай байж тээ тийм ээ. Энэ минь бол зүгээр аа. Янзах штэ манайхаа толио нэгэд. Яа, ингээл. Чишвтэй. Салон нэр үнэн гоё юм аа тий. Цагаан салон. Миний машин ч бас цагаан штэ. Гоё. Цагаан салон тэр нь их дуртай би. Тэр их хошоо ухрааж гаргаал. Тэгээд ер нь дууслаа да. За энэ бас сайхан. Цагаан салонтай тий. Өөхөө тий. Нөхөн төгжөө хийсэн мөрцөн штэ. Энэ жижигхэн төгжөөг мартсан байна. За одоо зүгээрээ. Боса. Толио нэнэ одоо. Болсоо. Одоо хэдүүлээ явж бичиг баримтаа хөцгөөл. Бичиг баримтаа өгөөд хамгаад аруулна штэ. 1 2 3. За. Тэр нь ер нь ажиллаж байна. Уул нь тэнд өгд юм аа. Тэр гэхдээ ажлын цаг нь дууссан болохоор би одоо бас ажиллахгүй болов гэж бодоод байна л да. Хүн байхгүй юм шиг. За тийшлээ даа хэдүүлээ. Хүүх тэр бороо орох гэж штэ. Амар байна. За энэ үүдний харуул нь бол тамга дарж өгөхгүй гинэ. Нөгөө ажлын цаг дууссан учраас контрол нь маргааш өглөө тамга даруулахаар л боллоо. Нөгөө нэг буулгасан машинуудаа шалгуулад би угаасаа энэ хашаан дотор хонох байхгүй. Надаа зогсоол байхгүй учраас за хэдүүлээ ажлаа буулгаад машинаа зэгцэлчээд тэгээ шууд амарцгаана. Let's go. Энийг буулгахаа мартчихдээ штэ заримдаа. Яарж явж байгаад тэгээд гүүрэн доогоор орох юм бол будаа. Машин чи будаа бол. Ик. За одоо машина бүрэн яг юмаа хурааж дуусна уу сайн шалганаа нэгтлээд нүдэрээ. За одоо нөгөө талаа. Айгуун тий. За тэгээ өнөөдрийн ямар ч байсан ажлын эхний өдөр нэг иймэрхүү өнгөрдөг. Ер нь замд бас амар их нойр хүрлээ. Нөгөө нэг машингүй ирээд үүрээр гараад шууд ажлаа ачаал замдаа гардаг учраас ер нь бол амар нойр хүрлээ. Өнөөдрийн сонио ачин гэх юм бол камион маань одоо энэ трак маань солигдсон байна. Дахиад шинээр солигдчихжээ. Өөр трак өгчөж. Тэгээ нөгөөдгнийхөө
нөгөө нэг юмнуудтай зууралдаад бүрстэй нилээ юм болж ич. Одоо нөгөө нэг өөртөө тааруулна гэж ярих юм уу да тий хамаг юмаа. Эхнээс нь бэлдээд юм уу бүгдийг тааруулна, юмыг шалгаж үзнэ. За тэгээ тэгсээр байгаа тэр нилээ оройтж гарлаа. Гэтэ яг нөгөө нэг энэ газар маань Унгарын хоол маяр учраас манай салбар компани учраас бидэд бол ямар ч асуудалгүй чөлөөтэй ороод тэгээд хонж монж болдгоо. Тийм учраас энийг айхтар тэгээд зогсоолн дээр зовоод байсангүй. За тэгээ өнөөдрийн ажил маань ингээд дууслаа манайхаа. За нэг юм мартчихжээ манайхаа. Машин доторхоо янзлаад нөгөө ор мороо зассан шүү дээ. Тэрийг хэсгээ оруулах амарцсан байна. За ямар ч одоо хилцгээе. Би ч юм уу амлалтын өдрөөр унших гад юм хоёр ном авсан. Ийм хоёр ном. Бичлэг хийдэг амар завгүй байдаг хэрнээл бас л ном уншмаар санагдаад байгаа шүү. Маа сайхан. Тийм ээ. Иш тэр одоо хөшөө мөшгөн яатсан ч юм бэ. Хэлэх ч болохгүй юм да. Сабирцсан машин байна. Машина амралт дээр нь тавихаа бас мартчихъя. За амралт дээр нь тавихын тулд ингээ амралт дээр нь тавьдаг. Хунгутлаа энчнээ бас ажиллаа дуусгах штэ. Гэт ажиллаа дуусгана. Одоо ямар ч судалгүй манах. Сая ийм нэрээ цүнх өгсөн штэ өөрөө. Опс руу ороо бичиг баримтаа авахгүй зогсчихсон ч. Тэр нь дотор нь бичиг баримт юмнуудаа хийгээд аваад ирсэн. Энэ цэвэрлэгээний хоёр бод завчирсан. Цонх монхоо энэгээр цэвэрлэхгүй бол ч балаа юм болдог. За тийм ийм цонх өгсөн. Энэ дайжгүй том зайтай цонх баг шиг үлээ. Хоол маяг гэсэн. Дайжгүй юм байна. За энэ алчуурч өстой хэрэгтэй. Энэгээр ч нөгөө нэг шил мэлээ арчдаг байхгүй. За тэгвэл ямар ч сан дуусчаад уртлын шилээ арчнаа. Уртлын шилэн бүр авах юм алга. Арай л амар болчих зүгээр. За энэ болохоор миний дараагийн ажил байна. Энэ хаанаас ямар машин гэж. Солонгос тэргүүд очих нэ. Дараагийн ажил маань. Энийг шигээ авчаа. Цүнхнүүдээ хоошоо тавьж байгаа. Эхлэж байгаа. Энэ авцааны зай гарахгүй бол ах юм болох. Энэ хөшиг мөшг одоо. Энэ хартаа. Зам амаасаа гарцсан шүү дээ. Энэ хөшгөө тэгээд татахтаа яах. Энэ хойно нэг юм хийхгүй бол эдгээр чи бүгд хоошоогоо илүү гараад байгаа юм биш дээ. Бүгд хөгжээд. Иймэрхүү юмнаас болоод тэгэл тилтрээ шүү дээ манайхаа. Сэтгэлээс хийж мэ. Нэг иймэрхүү юм чихэж хийгээд тэгээд тоошоо хөшгнүүдийг гаргахгүй нэг юм тогтоочвол боллоо шүү. За иймэрхүү юм боллоо доо. Ингээ хийжлээ. Одоо хөшгнүүд нь хоошоогоо молторч унахгүй хаа. Хүчтэй ингээл заавал тэрлүүн унах га татаад байхгүй юм чи тээ. Одоо ороцсон итвэл. Хөө энэ доотлон бис та ямар амар болоо. Та энийг хараа. Бөөсрөөд бүр амар болсон шүү дээ. Аргагүй одоо олон хүн унж явдаг учраас тэгээд иймэрхүү болох юм байж л байгаа. Энэ дээр нь тэгэл юм дэвсэл давуугаа дэвсэл унтанда. Миний тэгтээ өмнөх машин арай ч юм амар байгаа юм да. Энэ бол өстой арай амар байна. За. Ороцсон да. Би ч яаж яах нэг тийчилж унтнаа. Тонгочиж хоёр тал руу амар хөргөө эргэж хараал нөгөө тийшээ хараал. Ус цаанаасаа л их тэгэл таарад идэх юм л та. За. Энэ миний хүнжил. Энийг нөмөрчдгийг. Зузаан юм болохоор овор ихтэй нэгдүгээрт хоёрдугаарт болохоор би халууцаад идэх. Шүн. Ер нь сэрүүхэн байвал би их сайн амарна. Тэгэл жоох юм нэмгэн юм байвал надаа их амар байдаг хөхгүй. За ингээл ер нь ороо бэлтчихэндээ манайхаа дээрээ тавьчихж байгаа юм.
Ингээ болоо. Ингээд л амрын шүү дээ. За манайха одоо яг жинкнээсээ амарлаа. Дараагийн мишлэгээр уулзцгаая. Пока.